Энэ цогц бодлогыг том холбоогоор дамжуулаад төр өөрөө зөв гаргаж чадахгүй байна. Төв өөрөө хэрүүлийнх нь байгийн тавьж өгч байна. Монголын үндэсний баяр наадмын тухай хууль гэж гаргадаг. Хуулинд дагуулад маргааш нэг хуулинд биелүүлэхгүй мөртлөө журам гэж гаргацдаг. Журмаар уралдуулна гэдэг нэг хэсэг одоо сэрвэд нэгэ жоолтуулаа. Одоо Монгол адууны стандартыг баталсан энэ жил яаж уралдах нь тодорхойгүй. Нөгөө сэрвэ хэмжээд байсан юм нь одоо нөгөө Монгол адуу гэж үзэх олон үндэслэлийн зөвхөн нэг нь болоод хувирчихсан. Ингээд ийм олон одоо зүйлүүд байгаад. Тэгэхээр боломж их хязгаарлагдаад байна. За яагаад морийг ингээд унуулах гэдэг юм бэ хүүхдээ? Монгол хүн өөрөө 3-5 настайдаа л хүүхдүүд нь морь унцурсан. Та нар ч гэсэн одоо энэ дотор бүгдөө л одоо морь ундаг л байсан хүүхдүүд байгаа гэж би бодож байна. Тийм хүүхэд тэр одоо насан дээр морь унтсан хүүхэд тэр айх ичих тэр морин дээр өөрийгөө авч явах зүйлийг бүгдийг сурчдаг. 7-8 нас 9 нас 10 нас хүрээл түүнээс хойш морь унсан хүүхдүүд айх айцтай болчдөг. Нэг эрэг гараад ирэхэд тэр дээгүүр хараагаад гарандаа гэж бодхоосоо наан нойчвол хаанан зөөлөн газар вэ тэн дээр нь унчихсан гэж боддог. Ийм рефлекс тогтдог. Морь унуулахын байгаад ирэхлээр хөдөөний хүүхдүүд одоо нөгөө төв суурин газар лугаан л их шавдаг болчихлоо. Нөгөө мориноос хөндөрөөд эхэлж. Мориноос хөндөрөөд ирээд ирэхлээр морь ундаг нөгөө залуучуудын чинь тоо цөөрч. Морь ундаг залуучуудын чинь тоон цөөрөөд ирэхлээр хөдөө морь ундаг хүн байхгүй мөцөг л ундаг болчихлоо. Ингээд энэ морь дагсан үндэсний чинь өөрийн өв соёл энэ хүүхдүүдээс чинь болоод энэ аваад байгаа одоо шийдвэрүүдээс чинь болоод болохгүй болчиход байна шүү дээ. Өнөөдөр бол нийгэм одоо хоёр тал болоод байгааг үүсэх. Нэг хэсэг нь бол одоо морь уйдаг хүн. За тэр морь ундаг хүүхдүүдийг бол одоо нийгэм тайлбарлахаар муу мухагаар хардаг. Нөгөө хэсэг нь нөгөөтгөө өмөрдөг, үүнээсээ болж нийгмийн хэрүүл болдог. Ийм зүйлүүд байгаад байгаа маа. Тэгэхээр хэрэлдэхэн байцгаая, алсыг харж амьдрцгаая. Энэ соёл байгаа цагт бид нэр хоолтой байгаа дэ ирээдүйд хүүхдүүд маань хоолтой байна шүү. Энэ уламжлалыг бид нэр одоо зөв авч явах, зөв байлгахын тулд л энэ одоо төр засаг анхаарлаа хандуулмаар байна. Тэр хууль эрх зүй одоо хурдан морины тэр морин уралдааны хууль эднэрийг бол одоо яаралтай баталж өгмөр байна гэдгийг л одоо манай холбоо уриалж байгаа юм шүү гэдгийг хэлэх байна. Ингээд болохгүй юмыг ингээд одоо тэр эрдэмтэн мэрэг